Сайн бацгаана уу? За шинэ влогийн мэнд, шинэ оны мэнд. За би өнөөдөр түрүүхэн босчоо цаанд уучаад нүрэ хальт удаад сууж гин. Тэгээд ойрхон гарах гад өнөөдөр влог хийгээ та нартай хамт камера авчираад ингээ та нарыг хамт влогонд оруулъя гэж бодсон юм. За би дөнгөж сая уруулаа хэлчихээ тэгээд галс гэрлүүгүйгээд ороод ирлээ. Та нарт ямар ч гэсэн шууд дөнгөж хэлчихсний дараа ямар харагдаж байгааг нь харуулъя гэж бодоод одоохондоо энэ дээгүүр зүү ороод ясна хэсгүүд нь жоох улаацсан. Ялангуяа яг энэ шигт. За тэгээд би энэ Skin Laundry гэдэг энэ газрыг би Instagram-аас бас манай нэг найз санал болгоод гой цэвэрхэн айгуугаа тийм чимээгүй тухтай тийм мэдрэмж авсан. Тэгээд айгуугаа юм халаад өмсөд их гой цэвэрхэн газар байлаа. Надад тэр нэг таалагдсан. Тэгээд бараг 20-30 минут миний уруулны хэсгийг ийм томоор нэгээд мэдээ алдуулаад тэгээ би бол 1 cc хийлгсэн. Багаар нь гэх юм уу нэг ганцхан ийм нарийнхан шприц хэмжээний минийхд бол дахиад 2 дахь cc нь бол орчхоор их бактамж сайтай юм байна гэж хэлсэн. Гэхдээ би бол эхний удаа бараг анх удаа хийлгэж байна. Би өмнө нь Америкт филлер хийлгэжсэн. Гэхдээ тэр баш бараг 1 cc-ний 4-1 хэмжээтэй байсан. Тэгээд тэр нь болохоор зөвхөн би энэ доотлолтоо л ингэж энэ дутуу талаа нөхчихсэн. Тэгэхээр нэг фактор мэдэгдээгүй. Энэ удаад болохоор би яг 1 cc бүтэн хийлгсэн. Тэгээ яг энэ талтаа нэмүүлж авахлаа дээдлэлтэй бас нэмүүлээд тэгээд би бол одоохондоо бол нэлээд хавдартай, улаалттай байна. Яагаад энэ Mena Dermatologist гэдэг энэ таалагдсан гэхээр би өмнө нь Америкт филлер хийлгэж байхдаа энэ зүүгээ ингэж одоо энэ хүрээ дагуулж ингэж хийж филлерээ шахажсэн. За тэр техник нь болохоор надад яг хувьд бол таалагдаагүй. Яагаад вэ? Энэ хүрээгийн зөвхөн томруулаад бусд нь хоосон. Тэгээд ийм сонин юм дараас нь нэг бүр ингэ цаанаасаа нэг филлер хийлгэсэн бүр ил мэдэгдээд байсан. Тэгээ энэ хүний би Instagram-ын үзээд бичлэгнүүдийн үзээд яг нөгөө шприцээ ингэ босоогоор нь хийгээд ингэж шахдаг. Ингэхээр тэр уруул нь тэр чигээр гоё юм бомбор болоод зөвхөн энэ хүрээний томрох биш илүү волюм нь яг энэ голдоо гэх юм уу надад бол хувьдаа тийм санагдсан. Тэгээ уруул хийсэн уруулных нь бичлэгнүүдийн үзээд их таалагдсан. Би бол эхний хэмжээнд нэгийг хийлгэж үзээд дараа нь нэмж болохоор бол нэмж олно. Тэ анханасаа шуналтай бүр амар том бүр нэг юм гинт амар том болчихоор ч онцгүй.
За би энэ бичлэгийг яг одоо хийж байгаа шалтгаан нь гэвэл би одоо та нарт ингээд өөртөө дургуй юм аа ингээд та нар хийлгээрээ энэ гэсэн тийм ураа бол биш. Үнэхээр би бол энэ уруулаа ингээд хийлгий гэсэн бодолтой бараг сүүлийн 2 жил явсан. Америкт байхаас хийлгий гэж бодоод Америкт хүртэл нэг хийлгэж үзээд тэгээд тэр маань бараг алга болсон доо маш бага хэмжээгээр хийсэн учраас тэгээд энэ Монголд ирээд хийлгүүл илүү монголчууд маань илүү гоё хийдэг юм шиг надад санагдаад илүү тийм натурал жоохон солонгос стил юм аягийн. Нөгөө үргэлж бодож явсан юмаа хийж байгаа болохоор та нараас ойлгоорой. Тэгээд би тийм хиймэл plastic surgery ч юм уу та нар энийг хийлгэрээ тэрийг хийлгэрээ гэж та нарыг өөртөө итгэлгүй бас байлгамааргүй байна. Би бол өөртөө хувьдаа мейкап хийдэг хүний хувьд миний уруул жоохон пропорцтой байх юм бол миний яг мейкап айгүй гоё болох гэдэг юм шиг надад товд санагддаг. Тэр нь өөрийгөө нэх голж байгаа биш зүгээр л байгаа юмаа гоё пропорцтой болгоё гэсэн. Би хитрхи тийм том хиймэл тийм том уруул мөрөнд угаасаа би дургу баг-багаар ингээд натурал маягаар хийх дуртай. Тийм болохоор та нар ч гэсэн ойлгоорой, зүгээр болгоорой. Тэгээд бас хэрвээ уруулаа хийлгий гэж удаан хугацаанд бодоод за яг хийлгийгээ шийдсэн хүмүүс байгаа бол би бас тэр туршлаасаа хуваалцаад дээрэс нь хаана гоё бест гоё хийдэг газрууд байгаагийн та нартай хуваалцаж байгаа. Энэ Skin Laundry гэдэг газар нь зөвхөн уруул биш. Би бол зөвхөн уруулаа хэлсэн. Гэхдээ тэдний үйлчлэгээнүүд нь зөвхөн уруул биш. Ботокс, дээрэс нь гоё батганы үйлчлэгээнүүд, арьсны эрүүлийг одоо яадаг. Үнэхээр амар өрөвсөлтэй батга маттай хүмүүс очиод айгүй гоё болсон бэлээ. Би Instagram-ыг айгүйх дагдаг. Тэгээ би ч гэсэн өөрөө нөгөө амар олон жил батга матга гараад ингэсэн хүн учраас яг тийм сайн газар болоход айгүй хэцүү дээ штэ. Одоо би оройн хоолой хийх гэж байна. За би энд будаага тавьсан. Энэ болохоор энэ нүхрийн хавраг би түрүү нэлээд буслаж агаад сая шүлэн ингээд тасалж аваад энэгээр дараа нь өөр хоол хийн маргаашнаас. Тэгээд шүлэн ингээд жоохон баг болгоод энэ хэрглэж байгаа соус нь болохоор галбины ийм зурагтай юм ястай нүхрийн махны ийм соус юм жижигэн савтай. За тэгээд би будаага болохоор нь энэ луун өгөрцөө өндөг тэрээр ингээд амтлаад нэгсэндээ амтлсан будаа хийх чинь. Хэдийн нэг хүн ингээд ийм юм хийх. Айгу. Хэдүү. Гээл. Гээл биш шүү дээ. Зүгээр энэ хэдүү. Ийм юм хийх. Хэдүү. Хидэлтэй. Үнтэй. Хилчтэй. Чиний үслээс үнтэй. Хэдээ. Яах нөө хайр тэр аваад юм. Яа. Хэлээ. Гээ. Хитээ. Хэлээ. Хитээ. Enjoy. Үзэд үзтээ. Хатуу байна. Амт ямар вэ? Зүгээр юм. За, good morning. Өнөөдөр өглөө миний уруул нэг юмрх байна. Ер нь нэлээ хавдартай байна. Гэтэ өчигдрийг бодвол би уруулаа ингэхэд ямар нэгэн өвчин алга. Өчигдөр бол би Моруулаа инхээр бүр хөндөр оргиод өвдөөсөн. Өчигдөр миний урал яг нөгөө шахсан газруудаараа илүү хатуу байгаа зөв. Өнөөдөр арай зөөлхөн. Одоо нэг цай ундаа уучаад тэгээд жим явд юм уу, жоохон алхаж хөлсөг гаргад юм уу гэж бодож юм. Тэгээд та нарыгаас хамт аваад явъя.
Зя би жимнээс гараад гэрлүүгээ хариуж байна. Жим дээр усан дорсон ч гэсэн гоё л та. Зя би гэртээ ирээд өсөөд тэгээд арай хоолноос өмнө нэг уураг ууя гэж бодоод тэгээд энэ organic уураг энэ ямар ч амьтны гаралтай бүтээгдэхүүн байхгүй, сүү, мах ямар ч юм байхгүй. Дан ургамлын гаралтай. Энэ болохоор коллаген keto, paleo энэ төр барьж байгаа хүмүүс их зүгээр ямар ч амт авахгүй зүгээр коллаген, арьсан цайн, бас үе мөч энэ төр цайн тэгээд энэ сайн холиод хальт гол орлоо. За би унтдаг баатар болсон ч ерөөсөн нойр хүрсэнгүй. Тэгээд ямар ч гэсэн орой хоол хийхээсээ залхуураад орой хоол хийн л дээ. Гэтэ арай хийх болоогүй. Тийм болохоор залхуураад бэлэн хоол идэх шийдлээ. За тэгээд энэ бэлэн хоол би сая NCU-гээс авсан ийм хоньны махтай, төмсний нухштай энэ lamb stew гэсэн. Тэгээд би дөнгөж сая энэ wet trust-аас надад энэ бэлэг явуулсан байна. Эмэгтэйчүүдийн угааг, чин савн. Тэгээд энэ миний хэрэгэлдэг нэг удаагийн ийм хайрцагтай хоёрыг бэлгэнд явуулсан байна. Миний бичлэгийг үзсэн гэсэн. Айгуу тийм помидорны соусны амттай юм уу? Би зөвхөн махыг халаацсан. Өөсө төмсний нухш нь халах шаардлага үүждээд. Вау. Би бүр өссөндөө энийг ингээд бүгдийг мэдчихлээ. За миний хийсэн орой хоол ясны шилээр хийсэн үхрийн махтай гурилтай шил. Вау. Гадаа хүтэн байгаа болохоор би халуун юм идмэр санагдаад тэгээд ясны шил нь бэлэн байсан болохоор хийчлээ. За би жимд яваад дасгал хийж байгаа гэдээ хэтэрхий их бас дайет барих байгаа яа гэвэл дасгал хийхээр угаасаа хүний тархлаа их ундаг. Тийм учраас гоё шилтэй өстой хоол идэнгээ дасгалаа хийж байгаа шүү.